За бүгдээрэнд нь энэ сайхан шинэ өглөө, шинэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд үргэлж эзний үгтэй хамт байж, хамтдаа санаа нийлж байгаа, хамтдаа бас залбирж байгаа та бүхэндээ талархаж байна. За тэгээд энэ цагийг бүгдээрээ хамтдаа эзэнд өргөөд тэгээд эзний үгнээс хүлээж авъя. Хайртай бурхан минь, таньдаа би талархаж байна. Энэ л сайхан өдрийн төлөө бид үнэхээр таньдаа талархаж байна. Яг одоо бидний санаа нэгдэн залбирж байгаа энэ залбирал дээр таны чиглүүлэг байх болтугай, таны удирдамж байх болтугай. Бид яг одоо өөрсдийгөө таньдаа өргөж, танаас бидэнд хандан хэлэх үгийг бид яг одоо зүрх сэтгэлдээ хүлээж авахыг хүсэж, урд байгаа бүхий л цагуудаа таньдаа өргөж, Есүс Христийн гайхамшигтай нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен. Амен. За бүгдээрээ Филиппо номноос үргэлжлүүлээд цаашаа явъя. Филиппо 4-р бүлгийн 2-оос 9-р ишлэгийг за би эндээс уншия. Эзэн дотор санаа нэгтэй байгаарай гэж би Юодак ятгая, мөн Сүнтевхэг ятгая. Тийм ээ. Үнэж нөхөр минь чамаас ч гуй. Сайн мэдээний төлөө надтай болон Клем бусад хамтран зүтгэгчдийн минь хамт тэмцсэн тэдгээр эмэгтэйчүүдэд туслаарай. Тэдний нэрс амийн номд бий. Эзний дотор үргэлж баярл. Би дахин хэлье. Баярлагт та нарын дүлгөөн зан бүх хүнд мэдэгдэг. Эзэн ойрхон байна. Юунд ч санаа бүүзөө. Харин бүх зүйл дээр залбирал ба гуйлтаараа талархалтайгаар Бурханд хүсэлтэй мэдвэл бүх оюун ухааныг тавах Бурхны амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. Эцэст нь ах トゥ нараа юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг мөн альва сайн үйл байвал магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаан бодцгоо. Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харснаа хэрэгжүүл. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно гэж. Амен. За Филиппо чуулгандах одоо чуулган хоорондоо санаа нийлэхгүй байгааг тэгээд энд бүр хоёр хүний нэрийг дурдсан байна, тийм ээ. Тэгээд эзэн дотор нэг санаатай байгаач гэдгийг энд ятгахж хэлсэн байгаа. Паулийн чин хүсэл бол чуулганы эм нэгдэл. Чуулган болсон бид Христийн тэр эрх мэдлийг хүлээн зөвшөөрж, эзэн дотор анх ихч дүүс гэдгээ ойлгож хүлээн авсан цагт санаа нэгтэй байдаг юм аа. Бидний эргэн тойронд юу ч болж ирсэн. Эзэн биднийг аварсан. Тэр бидэнтэй хамт байгаа гэдэг үнэн нь биднийг үргэлж баярлах шалтгаан болдгийм аа. Тэг хин нэгэн таныг гомдоох эсвэл уурлуулах үед өөрийгөө өмгөөлөхийн оронд би яаж дүлгөөн байх вэ гэж бид бодох хэрэгтэй болж байгаа. Эзэн ойрхон байна. Эзний ариун сүнс бидний дотор байгаа. Эзэн бидний хажууд байгаа. Өөр хурч төвчээр алдах үед эзэн яг одоо миний дэргэд байна гэж өөртөө хэлэх нь бас чухал байдаг. Паулийн санаа зовоож байгаа зүйл энэтэй л энэ. Эзэн хамт байна. Та нар санаа нэгдээч. Нэг санаа бодолтой байгаач гэж ятгахж хэлж байгаа. 6-р ишлээс харах юм бол юунд санаа бүүзав. Харин бүх зүйл дээр залбирал ба гуйлтаараа талхалтайгаар Бурханд хүсэлттэй мэдүүлээ гэж хэлж байгаа.
амьдрал асуудалгүй сайхан болно гэсэн үг энд хэлээгүй байна. Харин санаа зовхыг сонгохгүй байхыг л энд хэлж байгаа. Бурхан бидний амьдралын бүх хэсэгт санаа тавьдаг шүү дээ. Тэгэд Паулийн тухайн үеийн итгэгч нарт хандан хэлж байгаа үгийг өнөөдөр ч гэсэн бүгдээрээ хүлээж авцгаая. Паул энэ залбирлын талаар бас чухал зүйлүүдийг энд хэлсэн байгаа. Залбирлаар Бурхантай нөхөрлөх гэж. Өөрийн хэрэгцээ шаардлагыг тодорхой хэлэх гэж. Мөн талархал үнэхээр Бурханд талархах мянган шалтгаан бидэнд байгаа шүү дээ. Бидний урд байгаа өдрүүддээ тэр итгэх итгэлийг төрүүлж байдаг байх нэ. Тэгэхээр талархал маш чухал байна. Паул тухайн хүмүүстэй загтлаар хэлэхдээ нөхцөл байдал хүнд байхтаж тайван байхыг тийм ээ асуудал ирэхэд Христ Есүс дотор санаа нэгтэй байгаа ч гэдгийг энд хэлж байгаа. Бурхан даван туулах тэр зүрстгэлийн тэр амар амгалан өгдөг юм а гэдгийг энд хэлж байгаа. 8 дугаар ишлэлдэр эцэст нь ах トゥ нараа юун үнэн, юун хүндэтгэлтэй, юун зөв, юун ариун, юун сайхан, юун сайшаалдаг, мөн аливаа сайн үйлд байвал магтууштай ямар нэг юм байгаа бол эдгээрийг тунгаан боцсгоогороо гэж. Тунгаан бодох гэж. Зүгээр нэг өнгөрөх биш. Энэ Бурхны үг рүү төвлөрөөд, тийм ээ, бодоод, эргэцүүлээд, бүр үгийг тунгаан бясалгаад ингэрээ гэж хэлж байгаа. Паул сурсан, хүлээн авсан, сонссон, харсан зүйлээ үйлдэрээ гэж. Паул шиг түүний үлгэр жишээнээс суралцаж амьдралдаа хэрэгжүүлэх ямар чухал вэ гэдгийг бүгдээрээ бас Паулийн бичсэн энэ загтлаас олон зүйлийг хүлээж авсан байхаа. Чуулган эм нэгдэлтэй байхыг Паул хүсэж байгаа. Хоорондоо бүү маргалдаач, санаа нэгтэй байгаач гэж. Тэгээ бид бодол санаагаа Бурхны үннээр дүүргэж сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх үед тэр Бурхны амар амгалан Бурхан өөрөө бидэнтэй хамт байх болно гэсэн энэ Бурхны үгийг бас хүлээж аваад бүгдээрээ бодол санаагаа хийж байгаа үйлдэлээ амнаас гарч байгаа үгээ амьдралын хэм маягаа бүгдээрээ өөрчлөё. Бид өнгөрсөн хугацаанд өөрсдийнхөө алдаа оноог дүгнж байгаах, харин Бурханаас бидэнд өгөгдөх энэ гайхалтай өдрүүдийг бүгдээрээ баяр хөөртөө, урам зоригтой хүлээж аваад эзэн дотор эзнийхээ нэрийг алдаршуулсан тэр л гайхалтай бурханлаг, сүнслэг хүүхдүүд нь баяа гэж би бас та нарыгаа уриалж байна. Тэгэд энэ цагийг бүгдээрээ хамт даатхан Бурхандаа даатахыг хамт залбирая. Халелуя Иесус. Эзэн минь, бид таньдаа үнэхээр талархаж байна. Бид таныхаа өмнө ирээд бидний сэтгэл зовоож байгаа бүхий л асуудлаа танд даатгаж байна. Бид өөрт байгаа бүх зүйлийн төлөө, таны итгэмжт байдлын төлөө бид бас талархан залбирч байна. Үнэхээр таньдаа баярлалаа эзэн минь. Бидний ойлголт, оюун ухаанаас давсан амар тайвнаар бидний зүрх сэтгэл, бодол санааг хамгаалж өгөөрэй гэж би танаас гуйж. Бидний бодол санааг үнэн, ариун, зөв бөгөөд таныг алдаршуулах аливаа зүйлсээр төвлөрүүлж, таны нэрийг алдаршуулах амьдралаараа, ажил үйлсээрээ, итгэлийн амьдралаараа таны нэрийг алдаршуулсан гайхалтай, бурханлаг, сүнслэг таны хайртай хүүхдүүд бид баймаар байна. Эзэн минь, таньдаа баярлалаа. Бүх алдрыг таньдаа өргөж, Есүс Христийн
гайхамшигтай хүч чадалтай нэр дээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен.